Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр шинэ жилийн амтад жигмэг хийсэн байгаа. Шинэ оноороо ширээгээ чимхээс гадна гоё хайрцаглаад хайртай дотны хүмүүстэй бэлэглэж бас болно. Ингээд эхэлцгээе. Орцонд маань 600 г гурил, 400 г цэцгийн тос, 200 г нунтаг сахар, 2 шишгэг өндөгний шар, 20 г нунтаг какао, 1 чимэх давс орно. Эхлээд цэцгийн тосоо бага зэрэг миксерд нь цэцгийн тос маань тасалгааны температур зөвлөрсөн байх ёстой. Дараа нь сахараа, өндөгний шараа, мөн давсаа хийгээд үргэлжлүүлэн бага хурдаар миксерд нь. Ийм болсон байна. Одоо дээрэс нь гурилаа хийгээд гараараа зуурч өгнө. Зурмаг маань ийм болсон байна. Одоо 3 тэнцвэх хэсэгт хуваагаад өнгө оруулна. Эхлээд хуваасан нэг зурмаг дээрээ 15 г какао хийгээд шигшигчээр шигшээд нийлтэл нь сайн нухаж өгнө. Хоёр дахь зурмагын дээрээ улаан өнгийн хүнсний будаг мөн 5 г какао хийгээд мөн адил сайн нухаж өгнө. Ингэхдээ зурмагны өнгөө харж агаад будгаа нэмж нухаарай. Гурав дахь зурмагаа хэвээр нь үлдээн. Ингээд 3 өөр өнгийн зурмаг бэлэн боллоо. Ингээд тус бүр хүнсний скотчоор боогоод хөргөгчөнд 1 цаг амрааж байлгана. 1 цагийн дараа ийм болсон байна. Одоо доор нь шарга шүгэний цаас дэвсээд дээр нь мөн адил шарга шүгэний цаас тавиад жигд илтэж өгнө. Ийм болсон байна. Одоо хөргөгчөнд дахиад 30 минут байлгана. Үлдэгдэл 2 зурмагаа яг ийм дарааллаар хийнэ. Ингээд 30 минутын дараа хэвлэхэд амар барьцтай болсон байна. Одоо дээдлийн цаасаа аваад хэвлэе. Ингэж хэвлэхэд хэдэн төрлийн хэв орно. Би дугуй, 5 хушуун, мөн зүрхэн хэлбэртэй хэв ашигласан байгаа. Ингээд хэвлэж дуусаад зах хэсгийн үлдэгдэл зурмагаас салгаж авна. Энэ үлдсэн хэсгээ цааснаас хөдөлгөж салгалгүйгээр шууд листэн дээрээ тавиад урьдчилж халаасан шарга шүгэнд 180 градуст 12-оос 15 минут болгоно. 15 минутын дараа ийм болсон байна. Одоо үлдэгдэл 2 зурмагаа яг ийм дарааллаар явна. Одоо чимэглэлээ бэлдээ. Чимэглэлд маань 100 г шоколад, 100 г цагаан шоколад, бага зэргийн жижиглсэн самар, би ийм самар хэрэглэсэн байгаа. Өөрийн дуртай самраа хэрэглэж болно. Мөн бага зэргийн гүзээлзэгний чанамал буюу бариан орно. Ингээд савнд усыг халаагаад дээрээс нь шоколадаа хийгээд хайлуулна. Цагаан шоколадаа мөн адил хайлуулад кремний уутанд хийж өгнө. Бариана мөн адил кремний уутанд хийнэ. Ингээд шоколадаа бага зэрэг хөргөж байгаад уутныхаа үзүүрийг хайчлаад чимэглэнэ. Ингээд амтад жигнэг маань бэлэн боллоо. Хадгалахдаа хөргөгчөнд хадгална. Асуух асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.